За hello guys, та бүхнийг маань одоо өмнөх бичлэгээс маань орж ирсэн байгаасаа гэж найдаж байна. Би бол яг нэг суугаад ороод бол хоёр бичлэг хийж гэж одоо ухаасаа бодлоо. Энэ бичлэгээрээ хэдүүлээ Германд ирсний дараа юу хийх хэрэгтэй вэ? За онгоцны буудлын дээр буучлаа тийм ээ. За тэгээ хот руугаа мэдээж нэг юм унаа суугаад ирэх бэлгүү дээ. За тэгээд хэдүүлээ одоо яах ёстой вэ гэдэг талаар ярилцъя. За унаандаа суугаад мэдээж нэг амьдрах хаягтай болоод л ирсэн байж таараа. За тэгвэл амьдрах хаягийн дээр очлоо. За тэгээд чи юу нэхих одоо юу бэлдэх шаардлагатай вэ? За амьдрах хаягийн дээр ирсэн тохиолдолд чи оюутны байранд бол оюутны одоо комендант гэдэг хүн байдаг шүү дээ. За тэндээсээ эсвэл бол хувийн байранд орсон бол хувийн байрныхаа эзнээс Wohnsitz-Geber Bestätigung гэж юм байдаг. За би болохоор эднэрийн бүгдийг ингээ германаар яриад өчөө. Тэгээ доор ингээ бичээд тэгвэл та хэд маань ч гэсэн цаашд нь ингээд германд хичээд одоо энийг авъя тэрийг авъя гэдээ угаасаа нэрийг мэдээд ингээд хайхад угаасаа амар болох. За Wohnsitz-Geber Bestätigung гэсэн юм чамд хэрэг болно. Эсвэл Wohnungsgeber Bestätigung гэдэг ч юм уу тийм ээ. Тийм юм дээр чинь одоо чиний байрны эзэн чинь тамга тараад энэ хүн миний байранд амьдарч байгаа гэсэн тийм гэрчлэгээ болгодог байхгүй юу? За тэрийг авна. Тэгээд чиний дараагийн чинь Safari руугаа ороод эсвэл Google руугаа ороод Chrome руугаа ороод Bürgeramt эсвэл бол Einwohnermeldeamt артталт нь өөрийн чинь хотын нэрийг бичээд хайна. За тэнгуүдний вебсайт гараад ирнэ. За тэндээс чи юу авах гээд байна гэхлээр Wohnsitz-Anmeldung. За чи зүгээр ингээ хотын нэр бичээ Bürgeramt Wohnsitz-Anmeldung гэдэг гэвэл ваа юм чинь гараад ирнэ. За тэгээд энүүгээр яаж байгаа вэ гэхлээр чи энэ усад ирсэн энэ оршин суух хаягны доор сууж байгаа юм а гэдгээ баталгаажуулж байгаа гэсэн. За энийг болохоор анхааруулж зүйл нь болохоор ирснээсээ хойш 14 хоногийн дараа хийх ёстой байдаг. За энэ болохоор ер нь гинэгээл заяо. Хэрвээ чи Герман дотроо ч гэсэн нүүц сууж байгаа бол 14 хоног ч юм уу сарын дотор бол яг энэ оршин суух хаягаа ингээд цойлоод ч юм уу эсвэл ингээд баталгаажуулах хэрэгтэй гэдэг байхгүй юу? За тэгээд энийг болохоор хэдүүдээ 14-өөс 30 хоногийн дотор хийх шаардлагатай шүү. Тэгээд чамд юу хэрэг болох вэ гэхлээр password мэдээж тэгээд чиний визумдтэй тийм ээ. За тэгээд тэр Wohnsitz-Geber Bestätigung гэсэн зүйл чинь. За тэгээд Touristenvertrag одоо Wohnsitz-Vertrag. За тэгээ вебсайтн дээр гээд хэлсэн шүү дээ хэдүүлээ вебсайт болно. За тэрэн дээр чинь чамайг тийм бүртгэлийн маягт бөглө гэсэн байна. Тэрийг ингээд бүртгэлийн маягтыг бөглөөд очноо. Тэгээ очоод чамд болохоор мэйлдэ Bestätigung гэдэг юм өгдөг. За тэр нь болохоор чамд одоо бүх юмаа ч гэдэг нь юу ч тийм банкны хаяг банкны данс дээр нэгтгэд бол чамд заалшгүй хэрэг болдог. За хэдүүлээ одоо тийм мэйлдэ Bestätigung-тэй болчихлоо. Би бүр энэ үеийг сая хэлэх гэж бүр баах юм боллоо. За одоо энэ бичгээ бариад хааш явах вэ гэхлээр хэдүүлээ хамгийн түрүүнд данс нийлүүлнэ. Яагаад гэвэл хэдүүлэнд одоо мөнгө хэрэгтэй шүү дээ. Одоо хэдүүлээ чинь батлан наалтаа гаргасан ч бай, тэтгэлэг авсан ч бай, 11,000 еврогоо цоочтой дансанд хийгээд авчирсан ч бай. Одоо эндээсээ тэр тэтгэлгээсээ ч гэдэг юм уу цоочтой дансаасаа тэр мөнгөө татаж авахын тулд чамд Герман зүгээр юм жиро конто хэрэгтэй болох байхгүй юу? За тэгээд энийг болохоор Sparkasse. За би болохоор зүгээр өөрөө болохоор инфлэн буюу санал болгох зүгээр юунуудаа банкнуудаа ингэж хэлчихээ заяа. Sparkasse, Commerzbank, Postbank, Deutsche Bank. За эднэр болохоор угаасаа Монголд л адилхан яг амар том угаасаа үйл ажиллагаа явуулдаг банкнууд. За тэгээ энэ 26 ямар шиг гэдэг лээ тиймэрхүү хувийн гэдэг юм уу тийм international одоо тийм одоо яг юм бит картгүй зүгээр онлайн банкнууд эдэр гэсэн зүйл бол зөндөө байдаг. Тэгээд тэднийг бол сонголтоор угаасаа хийх боломжтой. За тэгээд одоо банкны дансаа бол угаасаа банкны филиал дээр очиод тэгээд тэр мэрэнд бас цагаамаг аваад идэв шүү. Тэгээд юу гэх нөө юусан банкныхаа юусан филиал дээр л очих. Тэгээд хүмүүнд одоо би данс нийлмээр байна. Ингээд тэмүүц шин тэр хүмүүс чам та нарт хэлээд өгчнө. За тэнгуүч чамд юу хэрэгтэй болох вэ гэхэлэр тэр мэйл бишайныг пассворд тэгээд хэрэг болвол чиний тэр студент бишайныг буюу одоо оюутны чинь гэрчлэгээ одоо сургуульд ч орж байгаа тийм одоо урилга ч юм уу тиймэрхүү юм чинь хэрэг болно. За тэгээд зүгээр ингээд сануулж хэлэхэд бол Sparkonto буюу тэр цоочтой данс 11,000 евро хийгээд байгаа данс чи мэдээж Герман данс бол байна. Гэтэ Герман болохоор өдөр тутмын үйлчлэгээ одоо гүйлээ хийгдэхэд бол ерөөсөө ашиглах боломжгүй тийм данс гэдэг байхгүй юу? Зүгээр тэр данс тэгээд тэр данстайгаа өөрийнхөө жиро контогоо холбоод тэгээд тэндээс ингээд сар болгон мөнгө чинь орж ирдэг. Тийм ер нь бол урсгалтай тийм ер нь бол тийм концепттэй систем гэсэн. За хэдүүлээ тэгээд банкны карттай болчлоо, банкны данстай болчлоо. Энэний дараа хэдүүлээ юу их вэ гэхэлэр даатгал дугаар 2
баталгаажуулна. За дугаар хийгдэд бол чанд банкны данс хэрэг болно. Дараа төлбөрт дугаар барья гэж бодож байвал тэгээд угаасаа герман тулч дараа төлбөр барьсан нь дээр урьдчилгаа төлбөрт үнэхээр үнэтэй нэгт тэгээд угаасаа урьдчилгаа төлбөрт нэг амар давуу тал байдгүй маа guys. Хэрвээ чи аялагчл биш бол тийм болохоор дараа төлбөрт хийгдэхийн тулд угаасаа чи гэрээ хийгдэх шаардлагатай болно. Гэрээнээс сар болгон татуулдаг данс хэрэгтэй болох шаардлагатай болно. Тийм болохоор банкны данс чамд хэрэгтэй болоод банкны данснаа дараа дугаарт болно гэсэн. За тэгээ Krankenkasse-ны хувьд бол хувийн ус их гэдэг угаасаа хэдүүлээ миний рил дээр ч ярьж байсан. Тэгээд энэ өмнөх YouTube-ийн бичлэгэн дээр ч гэсэн ярьжсэн. Тийм болохоор ингээд орхио хэрвээ та минь хүнсмээр бол миний рилийг очиж үзээрэй. За дараагийнх нь болохоор имматрикуляцион буруу имматрикулятиeren. Энэ маань болохоор сургууль, их сургууль, эсвэл студийн коллежта одоо орох одоо бүх баримт бичгээ бүрдүүлэх үйл явц гэх юм уу? Яг их сургуульд орох үйл явц гэсэн. За энийг болохоор ирчээд чи мэдээж урилгатай. Тэгээд бүх юмаа ингээд одоо ийм юм бүгл гэсэн хэрвээ чам шаардлага их сургууль, студийн коллеж чинь тавьсан болоод тэднийг ингээд хийцэн. За би одоо ингээд одоо сургуулийнхаа яг одоо оюутан болёо гэд орчин гэсэн. За тэгээ энийг чинь бол ихэнхдээ тогтсон өдөр хоног бол танай сургуулиас чи хилээд өгдөг. Тэгээд энэ өдөр бол имматрикуляцион болно. Тэгээд имматрикуляцион болно гэж бол хэлдэг. Тэгээд одоо тэр өдөрт нь явж чаж шийдтэйгээд ингээ оюутан болно гэсэн. За тэндээс болохоор чи оюутны үнэлэг семестр буюу тоочлон тийгээд одоо тэр чин одоо автобуснаар явах тикетүүд гэсэн. Тийм юмнууд аавна. Тэгээд сурагчийн имэйл хаяг маяг гэсэн зүйлсүүдээ бол авдаг. Тэгээд тэрэндээ бол заавал ч хамрагдсан байх шаардлагатай, хамрагдах ёстой шүү. За дараагийнх нь болохоор хэдүүлээ Aufenthaltstitel гэсэн юм хэрэгтэй болно. За энэ маань болохоор оршин суух зөвшөөрөл. За одоо энэ чинь ингээд гэтээ чиний бас гарсан визийн хугацаанд шаарддаг. Миний виз маань болохоор Германд харж байгаа гинг шууд нийтлэг гарсан байсан байхгүй. Зарим хүмүүсийн болохоор 3 сар гардаг юм билээ. Тэд нар яах ёстой байдаг гэхлээр ирчээд бас Aufenthaltstitel буюу одоо шууд сафари дээр бас ингээд хайчиж болно гэсэн үг. Aufenthaltstitel Ausländer Behörde тэгээ өөрийнхөө хотын нэрийг бичээд тэгээ шууд хайгаад тэг тэрмээ авах хүсэлт гэсэн тэрмээ бухан гэсэн зүйл гараад ирэн тэнгууд тэндээс нь шууд цагаа аваад тэгээд тэр цаг дээр очиод тэр одоо визумынхаа дуусахаас өмнө тэр визумөө одоо оршин суух зөвшөөрлөө одоо сунгуулна гэсэн үг. За энийг болохоор дандаа виз чинь одоо хизээ дуусна гэсэн байна. Тэр хугацаанаас нэг 2-3 сарын өмнө заавалчгүй одоо цаг аваад тэгээд ер нь бол төсөлтөө илгээчихэд бол зүгээр тэгээд хитрхи оройтол амар оройтчдаг тэгээд тэр дунд нь одоо визгүй явах жоон харлах бол тохиолдол байна. Одоо харлах нь цааш юм дээ. Гэтэ бол угаасаа эртгэн байсан л зүгээр. Aufenthaltstitel маань бол шинжлэгдсэн хуулиар бол одоо бол оюутан их сургууль студийн коллеж сурж байгаа хүмүүсд бол 1-2 жил шууд гарах ёстой бол туйлтай байгаа. Тийм болохоор чиний хамгийн дотолт нь 1 жил тэгээд ер нь бол 2 жил гарах байх шүү. Тийм болохоор 1 жилээс доош гаруулж бол маргалдаж болно шүү заяа. За дараагийнх маань болохоор чи одоо хаяа бүртгүүлсэн гэд хэдүүлээ хамгийн түрүүнд ярьжсэн да. За тэр хаяны бүртгэлний чинь дагуу нэг мэйл ирэх ёстой та бүхэнд. Тэр нь болохоор Rundfunkbeitrag, CDF, Deutschland Radio тэр гэсэн тийм л хаягтай юмнууд ирвэл тоохгүй хайж болохгүй шүү guys. Заавалчгүй доторхыг нь уншаад тэнд нь unmailed нь буюу бүртгүүлэх хэрэгтэй. За энэ маань юу гэдэг вэ гэхэлэр би бас real хаян дээр ярьж байсан. Та хэд маань хэрэг үзье гэж бодож байвал тэр үзээрэй. Тэрэнд бол заавалчгүй бүртгүүлэх шаардлагатай. Энэ болохоор нэг хаягнаас нэг л хураамж төлдөг. Тэгээд та хэд маань бигийг ч гэдэг юм олон хүмүүст ингээд нэг хаягаа хувааж ингээд амьдрдаг бол та бүх маань ингээд хуваагаад тэрний сарын 16 евро маягийн хэдэн төгрөг байла. Хэдэн цент байла. Тэрийг болохоор заавалчгүй төлөх ёстой. За тэгвэл тоогоо яваад ивэл торгуул бичигдэн шүү. Тэгээд цаашаа ингээд хураагдаад тэр торгуулч өөрөөсөө тэгээд баг юм хүү зээлийн хүмүүс гэдэг шиг хүү бодогдоо тэгээд амар гээд тоохгүй болохгүй шүү guys. Заавал төлөх ёстой. За дараагийнх нь болохоор банкны данстай холбогдуулаад чамд Steuer ID буюу татварын ID гэсэн зүйл ирэх ёстой. За тэрийг хэдүүлээ хайж болохгүй. Заавалчгүй энэ тэнд нэг юм хавцас байвал хийгээд хэрвээ чи ирээдүйд ажиллахаар болвол тэр ID чинь чамд хэрэгтэй болно гэсэн үг. Ажил хийгээд бол тэр чинь бол заавалж хэрэгтэй болдог. За дараагийнх нь одоо ингээд хэдүүлэх чинь юу вэ? Хаягтай олчлоо, оршин суух зөвшөөрлөлтөй олчлоо, банкны данс, дугаар юу вэ? Хэдүүлэх чинь бол ингээд Германд бол суурьчлаа штэ. За ажиллая л та. Мөнгө олъё л да гэж хэрэг бодож байвал хэдүүлэнд нь жилийн 120 өдрийг бүтэн ажиллах. Бүтэн гэдэг чинь одоо нэг ажлын бүтэн цаг чинь 8 цаг уу?
Ер нь бол тэгж бодогдоод 120 өдөр эсвэл бол таал өдрөөр гэвэл 240 өдөр бол ажиллах тийм боломж бол байгаа хуулиараа. Тэгээ бүх юм бол чиний визнес чинь шалтгаална, визнес чинь хамаарна. Тэгээд визэн дээр чинь л ажиллаж болохгүй болно гэсэн бичиг байвал болно болохгүй л гэсэн үг. За тэгээд студент коллегт бол хөвчлэн ажиллах бол 20-д эсвэл бол боломжгүй байдаг. Гэтэ визнес ч бас дахиад хамаарнаа. За тэгээ визэн дээр чинь хэрвээ одоо хуулийн дагуу хуулийнхаа дагуу ажиллах эрхтэй гэж бичсэн байвал тэр маань хуулийн дагуу гэдэг нь 120 өдөр эсвэл 240 хагас өдрийг ярьж байгаа шүү. За тэгээ их сургуульд ороход бол ажиллах бол ямар ч асуудал байхгүй. За тэгээд нэг иймэрхүү байнда хэдүүлээ одоо тэгээд угаасаа бүх юмаа бол бэлгцэн угаасаа Германд бол оршин суучлаа. Тэг чадвал ажил олчлоо. Тэг ажиллажлаа. Яа ингээл амьдрал юу нь бол хэлэн шүү дээ. Guys тэгээд дараа дараагийн ажлууд чинь дараагийн проблем бол чиний өөрөө чинь хувийн проблем болоод явчихна. Тэгээд эндээс бол одоо усаас бол одоо чи бол хийх ёстой юмнууд бүгдийг хийцэн гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлд нь та бүхэндээ харуулаад эсвэл өөрийнхөө зүгээс одоо зөвлөгөө болон болгоод хэлэхэд хамгийн ихэнд бүх бичиг баримтууд энэ ингээд үйл явцч болж байгаа бүх бичиг баримтуудаа заавал копинг ч юм уу эсвэл өөрийнх нь их хувийн чамд байвал их хувийг нь хавцанд хийгээд байгаарай. Эсвэл бол чамд онлайнаар ямар нэгэн юм хиймээр ирвэл тэрийг заавал ч iCloud эсвэл iDrive юу гэдэг чинь тэр ингээд юмнуудаа заавал ч хадгалж байгаарай. Заавал ч хадгалж байгаа хэрэгтэй. Ялангуяа тэр Steuer ID те татварын ID одоо юу гэдэг чинь энэ Aufenthalts Titel оршин зөвшөөрөл тэр болгондоо хэрэгжилж байгаа хэрэглэгдэж байгаа бүх зүйлсүүдээ хадгалаад бай. За хамгийн дараагийнх нь болохоор имэйл, хувийн болон сургуулийнхаа имэйлүүдийг дандаа шалгаж авах. За Германд бол имэйл шиг харилцаа холбооны хэрэгцээтэй зүйл гэж баг байдаггүй. Тэгээ албан ёсны бүх зүйлүүд бол имэйлээр явагддаг. За тэгээ сургууль чинь бүх мэдээлэлүүд бол дандаа имэйлээр. Ямар ч тийм нэг Facebook, YouTube чинь тийм вебсайтээр орж ирдэг зүйлүүд баг байдаггүй. Тэгээ хөвчлэн мэйлээр ирдэг. Тийм болохоор мэйлээ байнга шалгаж байгаа хэрэгтэй guys. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор альбом бичгнүүдийн хугацааг хамгийн их анхаарал шалгаад одоо тийм ингээд хизээ дуусгахаар байна. Тэрнийх нь өмнө би юу хийх ёстой вэ гэдгээ бодож байх хэрэгтэй. Яагаад гэвэл нэгт монголчууд маань жоохон цагийн тулах гэдэг. Хоёрт тэрнтэй давхцаад Германд яаж яхад цаг бол таймд хэцүү байдаг. Цагийн тулчвал. Тийм болохоор эртнээс л юуны цаг чамд хэрэгтэй вэ тийм ээ. Визээ сунгуулах гэж байгаа бол визээ дуусгахаас өмнө 3-4 өдрийн өмнө л цаг аваад тэрийг хүлээгээ суужсэн дээр. За тэгээд одоо тийм ирчээд ер нь бол зүгээр суугаад байж болохгүй. Тэгээд ер нь бол энэ Германд одоо гадаад улсад ирнэ гэдэг чинь угаасаа л тэр чигээр ажил. Тийм болохоор угаасаа эхний жил мэлдээ бол угаасаа apply хийгээд ирээд ирцсний 2-3 сар дотроо бол чи бол ийж заавал ч хөдөлгөөнтэй ингээд яах вэ юу гээл тэрэндээ ингээд жоохон ингээд бас ингээд жоохон overwhelming бол явна. Тийм болохоор тэрэндээ бас сэтгэл санааны бэлтгэлтэй ирээрээ guys. Тэгээд одоо тийм байна да. Тиймэрхүү юмнууд байна. Тэгээ Германд бол цаг олдох хэцүү, цаг ихснээс хайх хэрэгтэй гэж бичсэн байна. Тэгээ миний бол ингээ 2 дэвтэр маань ингээ дууслаа. Өөр та бүхэнд маань асууж ярмаар байгаа. Тэгээд би одоо мартаж сонсон зүйлс байвал please store comment хэсэгт бичээрэй. Тэгээ та бүхэндээ үнэхээр хэрэгтэй одоо юу гэдэг чинь эсвэл бол асуугаа, эсвэл бодъё. Тэгээ та бүхэндээ асууж исэн эсвэл бодож исэн тэгээд ойлгомжгүй байсан ганц ч асуултанд нь болов хариулсан байгаасаа гэж найдаж байна, хүсэж байна. Тийм байна. Хэдүүлээ дараагийн бичлэгнүүдээр уулзъя. Тэгээд энэ бичлэгнүүд үзмээрэл та бүхэн юу хийх мэдж байгаа ч тийм намайгаа subscribe хийрээ. Тэгээ миний Instagram хуудас руу орвол олон өөр бичлэг байгаа шүү. За сайхан марцгаарай.